За би үрслэгээнүүдээ савнд суулгачлаа. Нимбигнийхээ үрслэгээнүүдийг. Тэгсэн чинь 9 биш 10 байжээ. Нэгэнд нь одоо дараа сав болно да. За тэгээд нимбигнийхээ үрслэгээнүүдийг энэ хэсэг газар ингээд юм хураачихсан нэг юм газар байгаад эдгийн тэгэхээр зэрэг энэний урт талаар нь ингээд шат тавиад шатаар ингээд тавиур хийгээд тэгээ нимбигнүүдэд тавьчлаа. За тэгээ намар болтор нимбигмэн сайхан ургаад ирвэл тэгээ намар гэртээ оруулна да. За эхлээд нимбигний нэг мөчөр тайраад ингээд нэг 4-5 ширхэг болгоод ингээд үрслүүлсэн чинь бүр айгүй сайхан үндэс гараад бүр цэцэг гараад ирэхээр зэрэг шуналтай. Дахиж тайраад бүр нэг мөчрийг 4 хувааж агаад энэ төр хийчихсэн чинь зэрэг бүгд гараад ирдгийн. Тэгээд юугаар баян бэ? Гөө нимбгээр баян болчлоо энэ жил. За ингээд тавиураа ингэж хийсэн. Шатаараа салбат хийчихсэн. Ингээ харуул ингээд бас нар тусахын тулд энэ хэсэгтээ зайтай ингээд хоёр тийш нь ингээ шахаад за ингээд нимбигнүүдэд тавьчихсан байна. За юугаар баян нимбгээр л баян боллоо доо энэ жил. За энэ ясмин гоё цэцгэлцэн байна. Ясмины үнэр нь их гоё энэ ясмин гэдэг энэ модны тэгэд их гоё ийм цагаан цэцэг гарна. Битүү гоё цагаан цэцэг гарна ийм гоё мод байна ясмин гэдэг. За та бүхэнд би бас нэг үрслэгээ хийсэн уутаа угаасан. Дүүшиндээ. Тэгээ дүүшиндээ уутаа угаасан. Үрслэгээ хийсэн уутаа ингээд сайхан угаагаад авч байна. Иргэчл бас энэ уутандаа үрслэгээ хийчихнэ. Тэгээ ингээд сайхан угааж аваад тэг сайхан ихэд хадгалчаар ингээд зай бага эзлэн. Тэгээд угаагаад ямар ч байсан нэг 2 жил энэ жил тэгээ иргэчл хэл бол хэрэгэлчихл юм байна гэж бодож байна шүү дээ. За тэгээ та бүхэндээ бас амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.